За миний хүсчээсээ хариулт бол миний хэлснийг надад өөрөө буцаагаад хэлээтгэе гэж хэлээгүй шүү дээ. Ирэх зүй орчин муу байгаа гэдэг бүгд мэдж байгаа. Цалин аваад хариуцлага үүрээд тэн дээр тэр оффист татврын мөнгөөр цалинжуулаад санхүүжээд байж байгаа хүмүүс энэ асуудал болохгүй байна гэдгээр 3 удаа 3 жилийн дараалтайгаар энэ их хурлд асуудал тавьсан ерөөсөө шийдэхгүй байна гэж саналаа оруулах нь та нарын үүрэг байдаг. Тэр талаар ямар ч юм хийгээгүй юм байна гэж би ойлголоо. Тэгээд хоёрдугаар тэр ажлын хэсэг байгуулахад тэрний гол үндсэн одоо эрх зүйн тайлбар нь бол улсын их хурлын гишүүд улсын их хурл хууль эрх зүйгээ зүгээр батлаад хайдаг биш, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг үндсэн үүрэг нь бас бидэнд байдаг. Энэ үүргийнхаа дагуу энэ хууль чи хэрэгжихгүй цоорхоо байгаад олон хүнийг зовоогоод байхад бид өнөөдөр ингээ ангаагаад 30 жил 20 жил явцсан байна гэдгээр ажлын хэсэг байгуулагдаж байгаамаа. Би тэгж ойлгож байна. Хурд хэрэгтэй. 1 сар байна уу? Тодорхой хугацаа тавихгүй бол